үйлдвэрийн сайд улсын онцгой комиссийн дарга сэргэлэнд комиссийн гишүүн. За малын цэцэг хүчний голомт Булган, Сэлэнг, Өмнө Говь аймагт шинээр нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг сумдын засаг дарга мал эмнэлэгтэй хамтран гарал үүслийн бичиг олголт болон малчтын хариуцлагыг дэвшлүүлэх талаар дөрвтэй ажлыг зохион байгуулах шаардлагатай. 1-р. 2-р. Мал амтны гоц холбогд өвчнөдтэй тэмцэх шаардлагатай хөрөнгийн асуудлыг холбогдох яамдын сандыг авч засгийн газрын хоролдооноор оруулж шийдвэрлэх шаардлагатай. 3-т. Малын хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчтын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох талаар аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах шаардлагатай. 4-т. Хөдөө аж ахуйн салбарын өвлөлтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, орон нутгийн өвс тэжээлийн байршлыг оновчтой хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, ажиллагааны заавраар нутгийн захиргааны байгууллагуудыг хангаж ажиллах шаардлагатай. Малчид байгалийн гэмтийн аюулт үзэгдлийн удмаас эд хөрөнгө мал сүргээ олноор алдах хохирол гарч байгаа учраас даатгалд хамруулах ажлыг сурчлан зохион байгуулах шаардлагатай байна. Сэргэлэн дарга сайдад. За эрчим хүчний сайд улсын онцгой комиссийн гишүүн Ганхүү сайдад. За эрчим хүчний салбар тохиолдож болшгүй гэмтийн ослоос урьдчилан сэргийлэх, үзлэг шалгалтыг хийж зөрчил дутагдлыг арилгуулж, осол тохиолдсон үед ажиллах холбоо төлөвлөгөө гаргаж тодтогох. 1-т. 2-т. Төвс орон газрын эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, байгалийн аюулт үзэгдлийн нөлөөллөөс үүсэх эрсдлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангуулан шаардлагатай сэлбэг хэрэгсэл нөөцийг бүрдүүлэх гэсэн ийм 2 үүрэг өгч. За 3-т нь эрүүл мэндийн сайд улсын онцгой комиссийн дарга цог цэцэг сайдад. Эмнэлэг эрүүл мэндийн барилга байгууламжийн халаалтын аюулгүй байдлыг хангахуулах, эмнэлгийн тусламж үйлчлэгийг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нүүрс түлшийг нөөцлөх. Эмнэлгүүдийн энэ ялангуяа хөдөөний сумдын, аймагуудын. 2-т нь аймаг сум дүүрэг, багийн төвөөс аслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвлжж буй малчин айл өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн их, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа тодтгол гаргаж бүртгэлжүүлж авах. Шаардлагатай дэмжлэг тусалцаа үзүүлэх. 3-т нь эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх, тээврийн хэрэгсэл шатхууны нөөцийн бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах ажиллах. Ийм үүрэг өгч байна. За зам тээврийн хөгжлийн сайд улсын онцгой комиссийн гишүүн Ганбатд. Улсын болон орон нутгийн зам давааг байнгын нээлттэй бэлэн байдалд байлгах, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ажлыг цаг тухайд нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, авто зам засварын ажиллагааны компаниуд, аймаг нийслэлийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах. 2-т. Цас ихээр орж хүчтэй цасан шуурганаас малын замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд улсын онцгой комиссийн ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон төр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээг авч ажиллах. 3-т. Иргэний нисхийн эрен хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийн зохицуулах хороог байгуулж нэгдсэн удирдлагаар хангах гэсэн ийм 3 үүргийг өгч байна. За аймаг нийслэлийн засаг дарга онцгой комиссийн дарга нарт, аймагуудын засаг дарга нарт, онцгой комиссийн дарга нарт. За гамшигын улмаас учирсан хохирлыг адлах, хойшлуулсгүй сэргээн босгох үйл ажиллагаанд холбоотой зардлыг эхний ээлжинд засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах ёстой. Гэвч одоо зарим аймаг хөрөнгө мөнгө байсаар байтал тэр мөнгнөөсөө зарахгүй цааргалах ийм одоо асуудлууд гарч байгаа. Аймгийн онцгой комиссийн орлогч дарга нар, онцгой комиссийн онцгой байдлын дарга нар засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан шаардлагатай мэдээллийг нэгтгэн боловсруулах гэхээр төрийн сан мэдээлэл өгдөггүй байдал бас хэд хэдэн аймагт гарсан. Зарим сумдын засаг дарга нар аймгийн онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд толгомцсон асуудлаа танилцуулахгүйгээр шууд шат дамжлага алгасаж улсын онцгой комиссод албан бичвэд ирүүлдэг энэ одоо буруу зуршлаа зогсоох хэрэгтэй. Эхлээд тэр аймаг орон нутг дээр асуудлаа ир. Тэгэхгүй одоо сумын засаг дарга тэгээд одоо аймгаа алгасаад шууд улсын онцгой комиссод одоо ханддаг нэг ийм зуршил бодлоос бий болоод байгаа. Энийг тасн зогсоох хэрэгтэй. Ийм учраас аймгийн дарга нарт дараах үүргийг өгч байна. 1-р. Өвлөлтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд шаардлагатай өвс тэжээлээ нөөцлөх, өөрсдийн дотоод болцоогоо ачаглан худалдан авах, байршуулах ажлыг зохион байгуулах. 2-т. Хотын бүс нутагт өвлөж буй малчтаас орон нутгийн иргэд малын хөлийн татвар нэхэх, дарамтлах, маргаан үсгэс урьдчилан сэргийлэх удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай. Ийм маргаантай асуудлууд бас хотын бүс нутгуудад гардаг. Энэ жил бас гарахыг үгүйсэхгүй. Тийм учраас энэ дээр
аймгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй. За гуравт нь зарлан мэдээллийн сүлжээнд холбогдсон ард иргэдэд хэрэгжлүүлэх мэдээ хүрэхэд шаардлагатай зардал буюу 100-аас 150 мянган төгрөгийн сумдын засаг даргын нөөцөд бүрдүүлэн хуваарлах гэж байгаа. Сумын засаг дарга нэг 100-аас 150 мянган төгрөгтэй байх ёстой гэж байгаа тийм үү? Тэгээд малчид мессеж бичиж байгаа тэр нь. Манай энэ ч цас орж байна. Төмөр гарч байна гэж. Сумын иргэд хөдөөгийн малчид мессеж бичиж мэдээлэл өгөх одоо хэмжээний зардал واخгүй юу? Энэ зардлыг одоо сумдын засаг дарга нар өөрсдийнхөө нөөцөд бий болгож энийг ашиглаа гэж байна. За дөрөвдүгüрт нь мал амьтны гол солих төвчин гарсан голомтын малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хяналтыг чангадах, хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчдын отор нүүдэл шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болох талаар сумдын засаг дарга нартай аймгийн удирдлагууд хамтарч ажиллах шаардлагатай. Малын өвчөө их гарч байгаа. Мал хайшаа нүүж байгаа, хайшаа шилжиж байгаа энэ байрлалуудаа ерөөсөө тогтоохгүй явж байгаа. Тийм учраас үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн үг. За эцэст нь өнөөдөр улсын онцгой комисс хуралдсан явдал бол бид нар бол бэлтгэл байдлаа шалгаж үзэж байгаа. Хөдөө аж ахуйн яам, зам тээврийн яам, эрчим хүчний яам, эрүүл мэндийн яам, боловсролын яам, мөн одоо Улаанбаатар хот онцгой комиссийн албадуудын үйл ажиллагаа үйлд хэрхэн бэлтгэгдсэн бэ гэдэг өнөөдөр зориуд одоо бид нар урьдчилсан байдлаар сонсож үйлчлэлтийн бэлтгэл байдлынхаа асуудлаар дүн шинжилгээ хийж цаашид анхаарах зүйлүүдэд ярьж байгаа. Түрүүн цаг уурын дарга ярьсан тийм үү? Энэ сарын 11 сарын 18-наас эхлээд үүдний иш чангарнаа. Улсын дийлэх нутгуудаар цас орноо, цасан шуурга тавинаа. Ойрын хэдэн хоног бол одоо байдал хүндэрч магадгүй гэсэн зүйлийг цаг агаараа урьдчилсан мэдээ өгсөн. Түүний дагуу өнөөдрөөс онцгой комиссийн хуралдаж энэ үйлчлэлт хүндэрч магадгүй аймаг сумдуудад онцгой комиссийн даргууны шадар сайдын тушаалаар ажлын бүлгүүдийг томилж байна одоо. Хоёр хэсэг гаргаад. Нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг, шуурхай бүлгүүд. Эдгээр аймагуудад дээр очиж газар дээр нь ажиллана. Үйлчлэлтийн бэлтгэл байдлын ажлаа хэрхэн хийсэн байна, юунд дутуу байна, арга зүйн зөвлөгөө өгөн шаардлагатай дутуу төлмөг хийгдсэн ажлуудыг үүрэг даалгавар өгч газар дээр нь үйлчлэлтийн бэлтгэл ажлуудыг базаан хангуулна. Ер нь энэ жил бол жоохон хатуухан үйл болох нь гэдэг нь бол төсөөлөгдөж шүү дээ. Дөрөв цаг уурын дарга хэлж байна. За гадны янз бүрийн сайтн дээр ч гэсэн Монголд болоогүй хүйтэн үйл болж магадгүй гэсэн одоо хүмүүс одоо санал бодлоо бичсэн байна. За ер нь бол ингээд харж хахад ойрын 10 жил болоогүй бас тийм хүйтэн бол энэ үйл болж магадгүй гэж хэлж байгаа. Дээр нь одоо монголчууд бид нэг зүйлийг ярьдаг шүү дээ, мэчин жил гэж. Тэгээ энэ бол мэчин жилийн төгсгөл болж байгаа. Тийм учраас манай ард иргэд малчид аж ахуй нэгж бүх шатны удирдлагууд айл өрх болгон өвлийнхөө бэлэн байдлыг базааж хангах ёстой. Төр засгаас засаг ажиллаа хийх зэрэгцээ ажил хариуцж байгаа бүх шатны хүмүүс энэ өвлийн бэлтгэлийг хангах ёстой. Айл гэр малчин та өөрөө бас өвлийнхөө бэлтгэлийг хангах ёстой. Ханаасаа хариуцлагатай ажиллах ёстой гэж одоо би хэлхийг хүсэж байна. Тийм учраас одоо өвөл эхэллээ, эрт цас орж байна. Сая 2-3 хоногийн засагны байдал ямар байсныг та бүхэн бүгдээр харж байгаа шүү дээ. Маш олон зам давгаанууд хаагдлаа. Онцгой байдлын комисс руу би үүрэг өгч зарим нэг замуудыг шөнийн 23 цагаас өглөө болтол хаасан, ямар ч машин явуулахгүйгээр тэр хооронд замын цаснуудыг цэвэрлүүлж янзалсан. Одоогоор бол харьцангуй гайгүй байна. Тэгтээ халтаргаа гулгаа ихтэй байна. Зарим нутгуудаар бол шөнөндөө бол одоо 25-6 градус 30 градус хүртэл одоо хүйтэрч шүү дээ. Өдөр бол 20 хэдэн градустай байх. Ингээд цаашдаа бол хүйтний ирж чангарах нэ. Бүх малчид одоо бэлэн байдалтай шилжээ. Үүс тэжээлээ бэлдээ, хадлан тэжээлээ бэлдээ, хашаа сарвчаа янзлаа, онгорхоо зорхоогоо нөхөө. Хүйтний ирж чангарлаа. Өвөл бидэнд ирчихсэн байж шүү дээ. Тийм учраас өнөөдөр бол өвлийн бэлтгэл ажлыг бид үзэж чарлаа. Улсын хэмжээнд бол 87-аас 90% бэлтгэл байдалтай байна. Одоогийн байдлаар бол хүндэрсэн янз бүрийн хяналтнаас гарсан зүйл алга. Гэхдээ бид нар цаашдаа хэрвээ байдал хүндрүүл хэрхэн яаж ажиллах вэ гэсэн онцгой комиссийн одоо тодтолыг хийж байна бид нар. Байдал хүндрүүл яаж ажиллах вэ? Ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Энийг бол бид нар урьдчилан хийсэн, төлөвлөсөн байх ёстой шүү дээ. Асуудал хүндэрчингүүд хуралдаад хэрэггүй шүү дээ. Урьдчилж бид нар хуралдаж, урьдчилсан бэлтгэл ажлуудаа хийж базааж ажиллах ёстой. Энэ үүднээс өнөөдрийн одоо орлого зохион байгуулагдаж ийлээ гэж хэлж байна.